За тэгэхээр сайн байцгаана уу оюутан залуус болон сурагчтай багш нараа. Тэгээд дараагийн одоо бүлэг рүүгээ орцгоё. Дараа энэ удаагийн бүлэг нь одоо кочин тэсгэл бишиг дотор нэг тийм арга техник юм одоо шин тийм юм талаа зааж байна. Тэр нь болохоор юу вэ гэхээр хуваараас чөлөөлөх арга гэж байгаа. За бидний ихэнх бодож ирсэн тэсгэл бишиг бүгдээрээ л нэг тийм хүртээр хуваартай бодлогонод байдаг. Тэгээд тиймэрхүү биш тэсгэл бишүүд ер нь бол нэг жоохон ховрдуу гэж хэлэхэд болно. Тэгээд сая бид нэр сая нэг жишээ харсан шүү дээ. Хүртээр хуваартай байдаг. Тэгээд тэрийг яг яаж бодглохлаар тэгээд үзүүлсэн. Гэхдээ яг одоо болохоор яг тийм болгоодыг яаж бодох тийм техникийн талаар зааж өгч байгаа. За ерөөхдөө энэ тэгээд хуваараас чөлөөлөх арга гэж байгаа юм л та. Тэгээд жишээ нь нэг хэдүүлээ яач юм мөрдлөгөө баталчээ. Мөрдлөгөө. За тэр мөрдлөгөө нь ийм юм байна. Нэг баах нь А1 нэмэх нь нэг баах нь А2 тэр нэг баах нь А3 гэх мэтчтэй явсаар хагаад AN тэгээд тэр нь их буюу тэнцүү n квадратыг баах нь A1 дээр нэмэх нь A2 нэмэх нь гэх мэтчтэй явсаар хагаад AN. Тэгээд энийг ингэж батлах хэрэгтэй байна. Тэгээд хэрвээ энийг баталсан бол та нар энийг юу гэж ойлгох ёстой вэ гэхээр хувааруудыг ингэж багасгаж нийлүүлж болдог байх наа гэж ихэд бодох хэрэгтэй байна шүү дээ. Энэ баахан нэгийг хуваахна гэсэн юмнуудыг илэрхийлэлтийг тэгээд хуваараа нийлүүлээд ингээ багасгachдаг болох нь гэсэн үг. Тэгээд энийг батлахын тулд энэ амар амархан дөө кочин тэнцэл ширхэтээ шууд мэддэг бол амархан болсон гэсэн үг. За энийг батлахтаа болохоор ингэж хоёр талын A1-ээс AN-ийн нийлбэрээр үржүүлээд тэгэхээр юу болох вэ гэхээр зүүн талд нь зүүн гар тал нь тэнцүү A1 дээр нэмэх нь A2 нэмэх нь гэх мэттэй саргаад AN N тэгээд нэг баах нь A1 нэмэх нь нэг баах нь A2 гэх мэттэй саргаад нэмэх нь нэг баах нь AN гэдэг нь n квадратаар тэнцүү их буй тэнцүү гэж батлах хэрэгтэй болно. За тэгээд энэ дээр шууд хэдүүлээ яачаа. n тоног гэж биччихье. тэгэх юм бол энэ юу болох вэ гэхээр n язгуурдаар A1 A2 гэх мэтчээсээр AN болно. За тэгээд энэ дээр ч гэсэн адилхан n тоног гэж биччихье. тэгэх юм бол юу болох вэ гэхээр n-ийг үрждэг нь n язгуурдаар тэгээд нэгийг хуваах нь A1 гэж усаар хагаад A2 A3 гэх мэтчээ AN болоод тэгээ нэг ясандаа энэ доотх нь тэр чигээр энтэй хураагдаад тэгээд язгуурдаар n язгуурдаар нэг болоод тэгээд ерөөхдөө n квадрат болоод тэгээд баталчихаа гэсэн үг юм аа. За тэгээд энэ бол мэдээж тэнцэнэс нь юу вэ гэхээр A1 тэнцэн A2 тэнцэн гэх мэтчээ усаар хагаад AN үед тэнцэлтэй хүрнэ гэсэн үг. За тэгээд энэ мөрдлөгөөгөө хэдүүлээ батал. За нэг гэдэг чи би номон дээр тэгээд тэнцэлсэн байгаа болохоор. За энэ мөрдлөгөө хэрэглээд ашиглаад хэдүүлээ бодлого бодно. За тэгээд дараагийн бодох жишээ болохоор арай жоохон хүн дэмжээ санагдаж байгаа шүү дээ. Маш энэ техникийг харуул бодвол маш амархан бодлого болж хувирж байгаа. За тэгээд миний хэрэг ч одоо жишээ 1-ийн 2-ын 1 гэж явж байна номон дээр. Ихэд 9 дахь жишээ гэсэн үг. Тэр жишээ нь болохоор ийм бодлого. А квадрат нэмэх нь 1 баах нь b квадрат нэмэх нь 1 баах нь c квадрат их буюу тэнцүү 4 1 баах нь a дээр нэмэх нь b квадрат нэмэх нь 1 баах нь b дээр нэмэх нь c-ийн квадрат тэгнь 1 баах нь c дээр нэмэх нь a-гийн квадрат. За ийм болсаар чам. За тэгээд энийг батлахтаа мэдээж тамар одоо хоёр аргаар бодож болно шүү дээ. Хоёр гэдэг нь нэг нь болохоор ингэж хүчээр бодно гэдэг арга байдаг. Тэгээд хүчээр бодно гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бүх одоо хүртэр хуваард нь ижил хуваар өгөөд тий. Одоо энэ дээр ч тийм b квадрат c квадрат гэснээр дахиад энэ артынхаа бүх юм өгөө. Тэгээд ерөөдөө заваарсаар хагаад амар олон зэргийн хаалт задлж тий. Тэгэж задлж бицээр хагаад кошин тэнцвэршээ ингэж урнаар бичнэ гэж ярих юм хаашийн сонгож бичээд тэгэж их буй тэнцүү гэж баталж болно. Тэгээ тэрийг бол ерөөхдөө жоохон заваарсан арга гэж хүмүүс ярьдаг. Тэгээд хүчээр бодсон гэж ярина тий. Тэгээд тэрний хажуугаар нь өөр одоо урнаар гэх юм одоо шин кошин тэнцвэрш бодох аргууд нэг нь бол одоо энэ мөрдлөгөөг ашиглаж бодож болж байна. За хэдүүдээ тэгээд тэр мөрдлөгөөг ашиглах гээд нэг үзэцгээе. Тэхийн тулд ингэж бодъё. За одоо энэ зүүн талыгаа багасгаад баруун тал гарах хэрэгтэй юм чинь одоо нэг ийм юм байгаа штэ. Ийм манай баруун талын хаалтыг нэг санахж үзэл тэ. А дээр нэмэх нь b-ийн квадрат гэдэг маань өөрөө юу вэ гэхээр задлчвал 2ab
нэмэх нь B квадрат болно шүү дээ. За тэгээд энэ мөрдгөн дээр нэг анхаарах хэрэгтэй зүйл нь болохоор А1-ээс А-ийнүүд нь бүгдээрээ тэнцүү байж тэнцүү байна шүү дээ. Тэгэхээр би нэг ясандаа энэ энийг ингэж шууд гурвын хоорондоо салгаж болохгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэнцэг нөхцөл зөрчилдсөн гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр А квадрат нэмэх нь AB нэмэх нь AB нэмэх нь B квадрат гэж бичээд тэгээд энэ дөрвийг одоо манайх А1 нь А квадрат болно, А2 нь AB болно тий. А3 нь бас AB, тэгээ А4 нь B квадрат болчих юм бол яг болчих гээд байна гэсэн үг байхгүй. Тэгээ би энийг одоо их хэсгийг гэх юм уу дээ шинэ. Одоо баруун гартаа энэ хэсэг чинь. Тэгэх юм бол би юу болох вэ гэхээр за жишээ нь би хуваахаа нэвчтэй. Энэ болохоор 1 ухаан 16 гэсэн дотор нь байгаа. Яагаад энэ чинь n квадрат байх хэрэгтэй ч гэсэн. Тэгэх юм бол энэ А квадрат нэмэх нь 1 ухаан AB 1 ухаан AB нэмэх нь 1 ухаан B квадрат гэсэн ийм болж байгаа юм. За тэгээд ингэж харах юм бол ерөөдөө 1 ухаан А квадратны зүүн талд ажилласан байж энэ 1 ухаан B квадратны зүүн талд байж байна. Тэгж бодож болно гэсэн үг. Ингэж ерөөдөө хуваарийг харж байгаа л те. Нөгөө талаас бол мэдээж зүүн гартаасаа бодож болно шүү дээ. За зүүн гартаасаа бодох юм бол за би 1 ухаан А квадрат нэмэх нь 1 ухаан B квадрат гэдэг дээр юу нэмчээ би шиг 2-ыг авчих ингээд. За тэгээд мэдээж зүгээр би нэг 2-ыг үрж үзснээр судалж үзэж байгаа байхгүй тий. Тэгэх юм бол тэнцүү 1-ийг ухаан А квадрат нэмдэг нь 1-ийг ухаан B квадрат байна. Тэгчээд квадрат нэмдэг нь 1-ийг ухаан B квадрат дээр нь за энэ салгаж авсан дээр нь 2 тоног хаш биччихье тий. За ингээд хаш бичээд тэгэх юм бол юу болох вэ гэхээр 1-ийг ухаан А квадрат нэмдэг нь 1-ийг ухаан B квадрат нэмдэг нь 2-ыг дээр нь тавиад тэгээ 100 доор А квадрат B квадрат буюу 1-ийг ухаан А квадрат нэмдэг нь 1-ийг ухаан B квадрат нэмдэг нь 2-ыг ухаан AB тэгээ би энэ 2AB-г салгаад за энэ чи бичиж 1-ийг ухаан А квадрат нэмдэг нь 1-ийг ухаан B квадрат нэмдэг нь 1-ийг ухаан AB нэмдэг нь 1-ийг ухаан AB-г гаргаж ирчих гэсэн үг. За тэгээд энэ дөрөв салгасныгаа би шууд одоо мөрдөлгөөг ашиглаад нэгтгэж юм бол одоо бидний яриад байгаа одоо яг энэ гарч ирж байгаа гэсэн үгтэй нэг ясандаа. Тэгээд ерөөдөө энэ бодлого батлагдаж байгаа. Гэтэ би яг энэ бүтэн бодолд энэ хийж шиг. За тэгээд 2-ыг ухаан А квадрат 2-ыг ухаан B квадрат нэмсэн юм чинь мэдээж 2-ыг ухаан B квадрат нэмэх нь 2-ыг ухаан C квадрат гэдэг нь их буюу тэнцүү за нэгээр нь дэвээ да 1-ийг ухаан B квадрат нэмдэг нь 1-ийг ухаан C квадрат нэмдэг нь 1-ийг ухаан BC нэмдэг нь 1-ийг ухаан CA тийм үү. 2-ийг ухаан C квадрат нэмдэг нь 2-ийг ухаан А квадрат гэдэг бол 1-ийг ухаан А квадрат нэмдэг нь 1-ийг ухаан C квадрат нэмдэг нь 1 бадна AC нэмдэг нь 1-ийг ухаан AC гэсэн үг. За тэгээд энэ дээр бас бүгдэн дээр нөгөө мөрдлөгөөг ашиглаж бодож байгаа шүү дээ. Тэгээд нэгэсэндээ энэ дөрвөн хуваарийг нийлүүлсэн гэсэн үг. За тэгээд дөрвөн тооных юм чинь 16 хуваархан гэж байх хэвээр. Тэгээ B квадрат нэмэх нь C квадрат нэмдэг нь 2BC. Энэ дээр мөн адил 16 хуваархан А квадрат нэмэх нь C квадрат нэмэх нь 2AC байх хэвээр гэсэн үг. Тэгээд энэ чинь ингээд 7 томьёогаараа нэгтчихэнгүүт B дээр нэмэх нь C-ийн квадрат 16 хуваархан А дээр нэмэх нь C-ийн квадрат гэсэн. Тэгээ энэ мөн адил ингэж мөрдгөөгөр багасаад 16 хуваархан А дээр нэмэх нь B-ийн квадрат болчихж байна. Тэгээ эдрийг бүгдийг харгалзан нэмчих юм бол бүгдээрээ 4-ийг хуваархан А квадрат нэмдэг нь 4-ийг хуваархан B квадрат нэмдэг нь 4-ийг хуваархан C квадрат болно гэсэн үг шүү дээ. Нэмэх нь гээд гिच юм бол тэгээ энэ талд нь болохоор 16 хуваархан 1-ийг хуваархан А дээр нэмэх нь B-ийн квадрат нэмдэг нь 1-ийг хуваархан B дээр нэмэх нь C-ийн квадрат нэмдэг нь 1-ийг хуваархан C дээр нэмэх нь А-гийн квадрат гээд. Тэгээд хоёр талын дөрөвт хуваачингууд ингээд дөрвөлтэй тэгээд манай тэнцвэрч маань батгагдаж байгаа гэсэн үг. За тэгээд гүйцэтгэлд бол А тэнцвэр Б тэнцвэр С үе тэнцвэртэй хүрнэ гэж байгаа. За тэгээд энийг өнөө бүрдгөөг ашиглаад ингэж амархан одоо хуваарийг нийлүүлээд бодчих болохоор байна л гэдгийг үзүүлж байгаа.
Тэгээд энэ бодлого маань болохоор Монголын математикийн олимпиадад ирж байсан 43 дугаар олимпиад тэр надад хэд нэг он чи би сайн мэдэхгүй байна. Бодвол 10 хэд ч юм эсвэл 2008 он ч юм уу тэр байсан баг. Тэгээд энэ бол улсын олимпиад ирж байсан. 4-ийн даваа тэгтээ 8 дугаар ангид. Улсын олимпиадын бодлого ингэж бодож байгаа юм. За тэгээд дараагийн сэдв рүүгээ сэдв шийдтэй дараагийн жишээ рүү орчие. Тэгээд энэ дараагийн жишээ бас мөн адил юуны усад ирж исэн бодлогын жишээ болох нь. Тэгвэл энэ жишээ 1-ийн 2-ийн 2 гэсэн үг. 1-ийн 2-ийн 2. За тэгээд ийм нөхцөлтэй бодлого байна. А1 дээр нэмэх нь А2 нэмэх нь гэвчээс аргаад n гэдэг бол s. Тэгээд A1 A-нууд нь бүгдээрээ эрг тоонод. Тийм бол энийг батлана гэжтэй утга нь болох юм байна. Гэвчээс аргаад AN s-ын ийм тэгээд s-ын A1 хувадаг нь A1 нэмэх нь s-ын A2 хувадаг нь A2 гэвчээс аргаад s-ын AN хувадаг нь AN. Тэгээд энэ ерөөдөө бодлого нь болохоор хамгийн бага утгыг олгож байна л да, минимум байл. Хамгийн бага утгыг олгож байна. Ерөөдөө их тэрнээс их гэж батлах шаардлагагүй, зүгээр л хамгийн бага утгыг олцоод болоо гэсэн үг. За тэгээд энэ дээр болохоор ер нь эн чинь хэддүгээр ангид 9-р ангид ирж ирсэн юм байна. MMO 41 тэгээд 4-ийн даваа улсын олимпиад. Гэхдээ 9-р ангид ирж ирсэн бодлоо. Тэгээд энэ бодвол одоо 2006 мурга онд ч ирж ирсэн. Би бас яг мэдэхгүй байна. Яг он хэдэн яг хэддүгээр олимпиад хэддүгээр онд болсныг мэдэхгүй болохоор. За тэгээд энийг ерөөхдөө нэг хэдүүлээ багахан хувиргалт хийгээд үзье. Одоо жишээ нь энийг судалж үзлээ. За энийг юу болох гэдэг нэг харъя. A1-ийг хуваадны S-с асгах нь A1 гэдэг бол тэнцүү A1-ээс асдаг нь S нэмдэг нь S гэдэг дээр нь S-ийг нэмээд асаад өгчээ. Тэгээ нэг ясандаа тэмдгийн нөгөө тийш харуулах гэдэг шүү дээ. Бид нар чинь минимум утгыг олохын тулд нэг тийм A гэсэн тоол байгаа. Тэгээ тэр энэ А-г нь олох гэдэг учраас тэгээд энэ нь болохоор хасах тэмдэгтэй S-с асгах нь A1 гэж байх нь. Тэгээ нэмэх нь S хуваадаг нь S-с асгах нь A1 гэсэн үг. Тэгэхээр энэ юу болж ийнэ гэхээр хасах 1 нэмдэг нь S-ийг хуваадаг нь S-с асгах нь A1 болж ийн гэсэн үг. За ийм болж байгаа байх нэ. Тэгэхээр энэ хувиргалтыг бүх одоо жишээ яг энэ дээр нь хийгээд үзэлтэй юм. Энэ тэгээд миний яг энийг хийгээд байгаа зорилго нь яг юу вэ гэхээр манай мөрдлөгөө чинь өөрөө нэгийг хуваахна гэсэн байх ёстой шүү дээ. Нэгийг хуваахна. Тийм болохоор ингээд энэ дээр болохоор шууд бид нар ингэж мөрдлөгөөг ашиглаж чадахгүй байна. Тийм болохоор ингээд хүртэрүүдийн бүгд ингээд адилхан болгочих юм бол тэгээ шууд амархан болчих гээд байгаа байхгүй. Тийм болохоор яг энэ техникээ ашиглах юм бол бидний хүртүр маань бүгдээрээ S болчихж байгаа зү тэ. За тийм болохоор энийг ашиглаад байгаа. Тэгээд мөн адил тэрнтэй адилхан энийг би бас хувиргаж үзье. S-с асгах нь A1-ийг хуваадаг нь A1 гэдэг бол S-с асгах нь A1 A1-ээс асдаг нь S нэмгэн S гэд доор нь нэмэгдэж. За тэгээ энэ бол S-с асгах нь A1 тэгээ хасах S-с асдаг нь A1 би эсвэл заавал ингэх албагүй байсан юм да. Би жоохон тэмэгцчтэй өмнө шигээ бодох гээд. За нэг найрлах чи энэ л угаасаа ойлгомжтой шууд тэгж хувирч чадхаар байсан шүү дээ. Яагаад гэвэл S-ийг хуваадаг нь A1 асдаг нь A1-ийг хуваадаг нь A1 гэд. Тэгэхээр энэ ингээ хурагдаад 1 болчихно. Тэгэхээр энэ бол ерөөсөө S-ийг хуваадаг нь A1-ээс асдаг нь 1 гэд ингээ болчихж байгаа. За нэг юм анзаарч аваад та нар бүгдээрээ хүртүр дээрээ S гэсэн юутай болчихж байгаа гэсэн чинь тий. Хувьсагчтай болчихж байгаа. Тэгэхээр одоо бид нэр мөрдлөгөөг ашиглахад улам барьж байна гэсэн. За одоо энийг энэ хувиргалтыг бүгдэн дээр нэчээ. Тэгэх юм бол юу болох вэ гэхээр хасах 1 нэмэх нь S-ийг хуваадаг нь S-с асдаг нь A1 нэмдэг нь
Энийг бүгдийг хаалтанд тавьчих шиг. Хасах 1 нэмдэг нь S-ийг хуваадна S-ээс хасдаг нь A2 тий. Гэх мэтчтэй явсаар хагаад хасах 1 нэмдэг нь S-ийг хуваадна S-ээс хасдаг нь AN гэлтэй. Тэгээд нөгөө нэг баруун талын хэсэг нь шүү дээ. Тэр нь болохоор S-ийг хуваадна A1 хасах 1 нэмдэг нь S-ийг хуваадна A2 хасдаг 1 нэмдэг нь гээл гэх мэтчтэй явсаар хагаад S-ийг хуваадна AN хасдаг 1 гээл ингэж явж байгаа гэсэн. За одоо энийг хэдүүлээ багцлаа. За тэгэхээр энэ хасах 1 бидэнд энэ талд n ширхэг байгаа. Тэгээд энэ талд бас n ширхэг байгаа. Тэгэхээр нэгэсэндээ хамгийн урд нь хасах 2n байна. Тэгээд S-ийг бүгднээс нь энэ эднээс хаалтнаас гаргах чинь энэс гэх тээ. S-ийг хаалтнаас гаргачих юм бол юу болтгоо гэхээр 1-ийг хуваадна S-ээс хасдаг нь A1 нэмдэг 1-ийг хуваадна S-ээс хасдаг нь A2 гэх мэт явсаар хагаад 1-ийг хуваадна S-ээс хасдаг нь AN гэд болж байна. За энэ дээр ч гэсэн мөн адил бүгднээс нь S-ийг хаалтнаас гаргах чинь. Тэгэх юм бол 1-ийг хуваадна A1 нэмдэг 1-ийг хуваадна A2 нэмдэг гэх мэт явсаар хагаад 1-ийг хуваадна AN гэд болж байгаа гэсэн үг тийм. За тэгэл одоо шууд бид нөгөө мөрдлөгөөгөө ашиглаж болж байгаа байхгүй. За бидний мөрдлөгөө бол ерөөсөө энийг энэ дунд нэг ашиглаад энэ дунд нэг ашиглаад ерөөдөө болчихно гэсэн. За тэгээд энэ хасах 2n энэ тэнцэн биш их буюу тэнцэн биш. Нэмэх нь S-ийг үрждэг нь тэгээд энэ чинь n шиг таагаа мэж n квадрат. За мөрдлөгөө гэдэг дахиад нэг харъя. Мөрдлөгөө чинь ийм юм байх юм бол n квадратыг хуваах нь бүх хувааруудын нэмсэнтэй их буюу тэнцэн шүү дээ тийм ээ. За тэгэхээр S-ийг үрждэг нь n квадрат хуваадаг нь S-ээс хасдаг нь A1 нэмэх нь S-ээс хасдаг нь A2 гэх мэт явсаар хагаад S-ээс хасдаг нь AN гэдэг. Тэгээ нөгөө талд юу вэ гэхээр S-ийг үрждэг нь n квадрат хийвэрээ. Тэгээд хувааруудын бүгдийг нийтгэн гэсэн. Ингээд. За тэгээд тэнцүү энийг жоохон хуралтай чи. За тэгэхээр энэ S чинь өөрөө өстөө n ширхэг байгаа шүү дээ. Тэгээд хасах 2n нэмдэг нь SN квадрат хуваадаг нь SN n ширхэгээс байгаа учраас тий хасдаг нь энэ A2 тэрийн бүгдийг ингээ багцлжээ. За нэмдэг нь SN квадрат хуваадаг нь энэ чи өөрөө S шүү дээ. Тэгэхээр би шууд S болгоч. Тэгэхээр S-тэй хураагдчихэв. Тэнцүү хасах 2n. Тэгэхээр чинь эн чинь өөрөө бас S тийм үү. Тэгэхээр энэ чинь хэвээрээ тэгээд SN квадрат хуваадаг нь SN-ээс хасдаг нь S нэмдэг нь n квадрат тэнцүү хасах 2n нэмдэг нь за тэгээд энэ чинь S хаалтнаас гарчих юм бол энэ чинь n-ээс хасах 1 үлдэх учраас тэгээд ирэхэд S-үүдийн ингээд дарчих болно гэсэн үг шүү дээ. n квадрат хуваадаг нь n-ээс хасдаг нь 1 нэмдэг нь n квадрат болж байна гэсэн үг. За тэгээд мэдээж энийгээ та бүхэн ямар ч аргаар хамаагүй яаж болно эмгтэж болно. Гэхдээ ерөөдөө энэ бол бидний эцээр гэсэн үг. Энийг бол цаашаа нэг эмгтэх гээд шаардлага байхгүй. Яг гоо тэгээд эмгтмээр байгаа бол нэг ч гоё харагдахгүй дээ яг үндэ энэ хэвээрээ бичснээр баг. За тэгээд энэ ч бол яг ямар үед хүрэх вэ гэхээр A1 тэнцүү A2 тэнцүү гэмсч явсараа AN үед л тэнцэлтэй хүрнэ гэсэн үг. Гош бичсэн учраас тий мөрдлөгөөг ашигласан учраас бас. За тэгэхээр энэ мөрдлөгөөг ирэхэд ашиглаад энэ гошийн тэнцэл шиг нэг хэдхэн ашиглаад 9 дугаар ангийн тухайн үед бас иржсэн бодлоо ингэ бодож байсан байна. Энийг бол тэгээд мэдээж юугаар бодно гэж байхгүй шүү дээ. Ижил хуваар өгөөд бүгдийг задлаад кош бичээд тэгж заваарч бодно гэж угаасаа байхгүй. Нэг иймэрхүү энэ тооны хувьд арга хэрэгжилж бодно гэсэн үг ерөөхдөө. За хэдүүлээ тэгээд дараагийн жишээ рүүгээ орцгоё. За жишээ 1, 2, 3. За дурын ABC тооны хувьд одоо ерөөхдөө тгээс их бол ABC нь бас үржим 1 гэсэн ийм хоёр нөхцөлтэй. Тийм бол энийг батлах юм байна. Б нэмдэг нь C нэмдэг нь E-г хувадаг нь B куб C-д нэмэх нь A нэмдэг нь 1-ийг хувадаг нь
Z куб А нэмдэг нь B. За ийм бодлого. За тэгээ энэ болохоор олон улсын математикийн олимпиадад ирж ирсэн бодлого 95 онд. Гэхдээ 95 онд угаасаа та нар бодлогын харуул яг тэнцвэр төвшин хувьд ялангуяа их амархан бодлогыг тавигддаг байсан. Одоо 98 оныг та нар жишээ нь тэнцвэр төвшөдийг харах юм бол тэгээд сүүлийн 20 морь хэдэн жилийн хувьд бол энэ тэнцвэр төвшин ерөөхдөө чанар нь юм аашийн уулам хүндэрсэн байгаа шүү. Тэгээд энэ ийм амархан бодлого 95 онд ирж ирсэн юм гэж ерөөсө бодож болохгүй. Тэгээд тэнцвэр төвшин бол ерөөхдөө амар эрс хүндэрсэн гэж бодох хэрэгтэй сүүлийн хэдэн жилийн хувьд. За тэгээ одоо энийг яаж бодох юм бэ гэж те. За бидний энэчнээс ерөөхдөө юу анзаарах хэрэгтэй вэ гэхээр хуваараас чөлөөлөх аргыг бид ингээд судалж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд эхлээд үүдээ тэнцэг нөхцөл нь харчээ. За тэнцэг нөхцөл мэдээж та бүхэн шууд таач бах. А тэнцүү, Б тэнцүү, С тэнцүү нэг үед л тэнцэлтэй өрнө шүү дээ. Тийм болохоор та нар нэг кош бичих болгондоо энэ тэнцэг нөхцөлөө заавал одоо хадгалж үлдэж явах ёстой гэсэн тийм одоо үетэй баримттай байх хэрэгтэй гэх юм одоо хаашаа. Тэгээд энэ бодлогын бодтоо одоо бидний мөрдлөгөө ашиглаж бодох биш арай өөр арга техник хэрэгжилж байгаа. Хуваараас одоо арай өөрөөр чөлөөлөх арга гэсэн үг. Тэгэхээр заримдаа хүмүүс ингэж боддог л одоо жишээ нь А куб нэмэх нь Б нэмэх нь С гэх тээ. Тэгэхээр одоо жишээ нь нэг энтэй кош бичиж үзье. Тийм үү. Тэнгүүд энтэй кош бичингүүд шууд нэг Б нэмэх нь С нь гоё ингээд хураагдчихж байгаа шүү дээ. Тэнгүүд бид нэр ганцхан энэ А куб гэсэн үлдэх учраас ерөөхдөө хуваар нь айгуу гоё болчих гээд байдаг. Тэгээд энийг одоо жишээ нь кош бичих юм бол бид нэр шууд язгуурдаар нэгийг бахан А куб гэдэг ингэж гарч иж байгаа гэсэн үг. Тэгээд энэ бол ерөөсөө маш одоо буруу байгаа юм л да. Ягаад гэвэл яг гоо энэ хуваарийг зайлуулах чанга гэдэг маань хөөрхөн боломжтой арга байна. Гэхдээ яг юу нь буруу вэ гэхээр тэнцэг нөхцөл харангуй те энэ бол ингээ нэг байна. Энэ нэг байна. Нэмээд 2 болно. Тийм ээ. Энэ болохоор А чинь 1, энэ болохоор 1, нэмэх нь 1 гээд нэгийг баах нь 2 болж шүү дээ. Тэгэхээр нэгийг баах нь 2 тэнцүү 2 ах таа дараа тэгээд зөрчил төрж байгаа байхгүй. Тэгээд энийг одоо яг яаж кош бичих хэрэгтэй вэ гэхээр тэнцэг нөхцөлд хангах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр юу үүндээ нэг кош бичихтэй та бүхэн одоо юу яасан бол хуваах нь 4 гэсэн бол яг зөв болчих гээд байгаа байхгүй. Ягаад гэвэл эн чинь 1, эн чинь ингээд 2 болчихно. Энэ хэсэг чинь нэгийг хуваах нь 2 шүү дээ. Тэгээ энэ хэсэг болохоор 2-ыг хуваах нь 4 буюу бас адилхан нэгийг хуваах нь 2 болчих учраас ингээд хоорондоо тэнцээд тэгээд кошин хэсгээр биччихгээд бол яг тэнцэг төстэй хангасан учраас яг зөв бичиж болж байна гэсэн үг. За тэгээд ингэж үзэнгүүт эн чинь юу болох вэ гэхээр Б нэмэх нь С, Б нэмэх нь С-ийг хураагдаа за хэдүүлээ зүгээр биччихээ тэр шиг. Язгуурдаар нэгийг хуваах нь А куб Б нэмэх нь С үрждэг нь Б нэмэх нь С хуваах нь 4 гэ тэ. Тэгэхээр ингээд энтэй хураагдаад тэгээд 4 чинь язгуураас гараад хураагдаад тэгээд нэгийг хуваах нь А язгуурдаа куб болчих гэсэн үг. За тэгээд энийг ингэж харангуут энэ нэг эсвэртэй хэрэгцээтэй юм шиг харагдахгүй байхгүй яа бол энэ куб язгуураар бид нар яах чинь те тэгээд энэ куб язгуураар ингэж язгууртай байгаа учраас бид нар нэг эсвэртэй юм хийж чадахгүй айгу заваарсан юм болно гэсэн үг. Тэгээд бид нар чинь энэ хэсгийг чөлөөтэй өөрсдөө сонгосон шүү дээ. Энийг тэгээд бид нар өөр ямар ч юм нэмж хасч болох байхгүй. Тэгээд энэ дээр бид нар юу нэмээд айгу гой болчих вэ гэхээр энэ одоо куб язгуурдаар байгаа юм чинь хэрвээ бид нэр А-г ингээд нэмээд өгчих юм бол айгу амархан болчих гээд байгаа байхгүй. Учир нь энэ дээр ингээд А байна тий. Тэнгүүд эн чинь ингээд куб язгуурдаар хон ингэж хураагдаад эн чинь А квадрат болчихно. Буюу нэгийг хуваах нь А гэдэг айгу амархан одоо кошмош бичгэж юм уу задлаж юм айгу амархан болж хувирж байгаа байхгүй. За тэгээ энийг хэдүүл оролдоо үзье л тий. Энийг бүгдэн дээр бичээ үзье. Нэгийг хуваах нь А куб Б дээр нэмэх нь С гэдгийг нэмдэг нь А Б дээр нэмдэг нь С хуваад нь 4. Энэ бол нэгийг хуваах нь А-гаас их. Тийм үү. Тэгээд тэгвэл Б куб нэмэх нь С дээр нэмэх нь А нэмдэг нь Б С дээр нэмэх нь А 4-т хуваагаад нэгийг хуваад нь С куб А дээр нэмдэг нь Б нэмдэг нь С А дээр нэмдэг нь Б хуваад нь 4 гэдэг маань нэгийг хуваах нь С-гээс их. Тэгээд эдрийг бүгдийг нь харгалзан нэмчээ тий. Тэгэх юм бол энэ гурав нийлээд бидний тэнцэг дэшийн зүүн гартал болж байгаа шүү дээ. Тийм болоо би зүгээр залхуураад З gt гэж нэмдэг нь
одоо энэ хаалтыг гарч иж гэсэн. За би энэ хаалтыг бүгдийг нэг шиг задлж जैन. Тэгэх юм бол А, Б дээр нэмэх нь А, С. Тэгээ бүгдээрээ дөрөв хуваартай байгаа юм чи бүгдийг нэгтгэж бичиж. А, Б, З дээр нэмэх нь С, А нэмэх нь С, А дээр нэмэх нь С, А дээр нэмэх нь С, Б. Хуваадаг нь дөрөв гэдэг нь нэгийг хуваадаг нь А, нэгийг хуваадаг нь Б, нэгийг хуваадаг нь С-гээс их буюу тэнцвүүдийн баталгаар. За энэ дээр тэгээд нэг зүйлийг анхаарч байгаа бол одоо энэ А, Б, С-ийг үржир нэг шүү дээ. Энээс А, Б гэдэг бол нэгийг хуваах С тийм үү? Б, С гэдэг бол нэгийг хуваадна. С, А гэдэг бол нэгийг хуваадна биш тийм ерөөсөө бүгдээрээ. Тэгээд тэрийг орлуулгыг ашиглаж ерөөсөө. Тэгэн дээр А, Б хоёр удаа байна тийм үү? А, Б би нэг газар алдсан юм шиг байна л да. Б, С энэ Б авах хэрэгтэй. Тэгээд А, Б хоёр удаа бүгдээрээ 2-2 байгаа учраас тэгээд хоёртойгоо харагдаад тийм үү? Шууд А, Б дэрнийх нь Б, С нэмдэг нь жоон доошлоо. С авална. Тэгээ зүүн гарт талбал хийвэрээ. Нэмдэг нь хуваадаг нь 2 болоод тэгээ энийгээ одоо би орлуулгыг ашиглачаад энэ сая бид нар мэдчихэж байгаа юм чинь тэ эдрийг тэгэх юм бол зүүн гарт тал гэдэг бол нэмэх нь 1 хуваадаг нь 2А нэмдэг нь 1 хуваадаг нь 2B 1 хуваадаг нь 2C болно. Тэгээд энэ нь 1 хуваах нь А нэмдэг нь 1 хуваах нь Б нэмдэг нь 1 хуваах нь С-гээс их гэдэг нь бол бид нар угаасаа мэдчихэж байгаа. За тэгээд эн чинь ингээд шууд ингээд дарчиж болно шүү дээ. Хуваар нь яг адилхан байгаа юм чи ярина. Хуваар адилхан байж гэж энэ шиг угаасаа нэг бүхэл тэг энэ чинь ингээд тал байгаа юм чи талан талтна гэсэн үг хэрэгтэй. Зүүн гар тал гэдэг бол юунаас их вэ гэхээр 2А нэмэх нь 2B 2C гэсэн. Тийм ерөөдөө энэ зөвөр нэг бүхэл хэсэг ба энэ тэгээ талан байгаа юм чинь тэгээ талан үлдчихээн гэсэн. За тэгээ одоо энэ дээр чинь би шууд ингээд ижлэгээр өгчөөд бол нэг асуудал болох гэсэн үг. А Б гэл тэ. Тэгэх юм бол эн чинь юу болох вэ гэхээр тэр нь тэгсэн ч авдгүй дээ. Шууд эн чинь нэг юунаас их гэж баталгаад байгаа те. 2-1-3-аас их гэж батлах юм байна шүү дээ. Тэгвэл эн чинь зүгээр шууд иж зүгээр өгч шаардлагагүй зүгээр сайхан 3 тоног өгч бичээл гарчиж байгаа байхгүй юу. 3 тоног бичгч дээрээ оруулна. Доороо 2 эн чинь аль тийм бүгдээрээ 2 таа байна те. Тэгэхэд куб язгуурдаар нэгийг хуваах нь А Б С байна. Тэгээд А Б С-ийн үржир нэг юм чинь тэгээд шууд 3-ыг нь 2 гарчиж байгаа байхгүй юу. Тэгж батлагдаж байгаа. Тэгээд тэнцэнээс мэдээж А тэнцүү Б тэнцүү С гэж байгаа. За одоо тэгээд энэ бодлоо ингээд болцсны дараа та бүхэн маа одоо асууж байгаа ч те одоо яаж энэ ерөөхдөө энийг олж мэдх юм бэ гэж одоо яг энэ хэсгийг одоо яаж чухам А гүрчгэн Б дээр нэмэх нь хуваахан дөрөвүүдийг гаргаж авах юм бэ те энийг яг яаж олох юм бэ дараагийн болгон дээр энэ чинь айгүй хэцүү байх юм биш үү энэ төргээд тэг ер нь бол энийг яг энэ тоог олохын тулд айгүй мэдрэмж хэрэгтэй. Гэтэ мэдрэмжтэй тэгээд ер нь арга техникээ бараг илэрхий харагдаж байгаа доо энэ болгон дээр бол жишээ нь энэ болгон дээр яагаад би албаар ингэж авсан бэ гэхээр мэдээж энэ хуваарийг нь чөлөөлөх хэрэгтэй байна тийм үү. Ерөөдөө хуваарийг нь одоо устгах найшийн хураах тийм тоол заавал хэрэгтэй. Тийм болохоор би бэдэр нэмэх цэг хийж байгаа байхгүй. Одоо жишээ нь дахиад үзье. Нэг хадна куб нэмэх нь бэдэр нэмэх цэг байсан шүү дээ. За би ямар нэгэн байдлаар тоотоо үржүүлэх гэдэг юм уу. Тэгвэл би бэдэр нэмэх цэг үржүүлчих юм амар гоё болчих гээд байна. Тэгээд би албаар дөрөвт хуваасан. Яг тэгвэл тэнцэг нөхцөлөө харсан шүү дээ. Би тэнцэг нөхцөлөө харсан чинь энэ бол ингээд нэг тэгээд дөрөвт хуваасан чинь яг ингэж нэгийг хуваах нь хоёртой тэнцэжээс учраас албаар дөрөвт хуваасан. Тэгээ үзсэн чинь язгуурдаар куб үлдээд байхаар нь би албаар А-г нэвсэн байхгүй. Таар магадгүй энэ ч шууд А куб ингэж тавьчих бас болно. Гэтэ ингэж тавих юм бол манай бодлого маань улам ингээ хүндрээ яваад байна гэсэн үг. Тэгээ энийг одоо дахиад задлаад их буюу баг буюу энэ төр гэдэг нь батлах гэж бүр боон лээ авах учраас би тэгээд албаар кубер ингэж гарч магадгүй би сайн мэдэхгүй байна. Та нар гарч үзэж болж байвал тэгээд хэлээрэй. Гэтэ ямар ч хэлсэн зүгээр куб хүүгээр зүгээр шууд ингээ үржүүлчих гэсэн болж байгаа учраас. Тэгээд байхгүй байсан ч гэсэн гарч бас магадгүй юуны магаар би сайн мэдэхгүй л байна. Гэтэ ямар ч хэлсэн аагаар ингэж үржүүлэх юм бол илүү амар төхөн болж ирж байгаа маа ганц кош бичээл болчих чинь гэсэн. Тэгэхээр одоо дараагийн болгоомнууд дээр ингэж одоо хуваараас чөлөөлөх арга хэрэгжих нь биш үү ер нь. За одоо тэгээ дараагийн жишээг хэдүүлэн өмнө бодож ирсэн. Тэгээ би нэг байн эргэж харж явах болно гэж хэлсэн. Тэгээ тэр нь болохоор Nesbit тэнцвэр шаа 1 4 буюу өмнө зөв кош сурч байхдаа бид нэр бодож ирсэн шүү дээ. Энэ болохоор энэ бодлого.
Энэ. За энийг хэдүүлээ саний одоо бодсон техникаараа бодгож үзье. Аа тэгээд бодохдоо болохоор ингэх хэрэгтэй гэсэн үг. А квадрын b дээр нэмэх нь c гэдгийг ямар нэг юмар ингэж үржүүлж өгнө гэсэн үг шүү дээ. Гэхдээ энэ дэр нэг асуудал гарч иж байгаа. Энэ та бүхэн энэ бодлыг анзаарсан бол яг тэнцвэр нөхцөл нь бас байж ах хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ тэнцвэр нөхцөл нь бас байж ах хэрэгтэй гэхээр одоо юу гэж тайлбарлах юм бэ? За, илүү зүгээр ордоод үзье. За, энэ бол ялцчгүй бэдэр нэмэх цэгээр үржүүлэх хэрэгтэй бас харж байна тийм үү? Ягаад гэвэл хуваар нь бэдэр нэмэх цэ байгаа учраас. За, тэгээд бид нар чинь ингээд хоёр тоног ашиглах гээд байгаа юм чинь энэ А дан ганцаараа ингэж үлдэх гээд байгаа учраас ямар нэгэн байдлаар А-г нь хураах ч юм уу те эсвэл нэмжиж язгуудаар оруулах ч юм уу тийм юм тохиол гарч ирэх гээд байгаа байхгүй. Тийм учраас бид нар зүгээр А-га за магадгүй энэ дооронд бичээд ингээ хураачих болж байна. Эсвэл дээр нь бичээд А кавтрат болоод язгуудаар оруулаад айгуу гоё болчих болж байна те. Тэгээд доор нь бичгээр яг юундээ бид нар зорилго нь шал тэнэг болчих юм л да. Яагаад бид нар чи хуваарьж чөлөөлөх гэдэг зорилготой шүү дээ. Тийм учраас доор нь дахиж юм бичвэл ерөөсөө бараг л ер нь тийм бодлого бараг байхгүй дээ. Миний туршлагаас. Тийм болохоор ихэд айл болох юм ихэд дээрээ биччихэл байх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд бид нар ч гэсэн өмнөх болсон дээр чинь дандаа дээр нь биччихсэн шүү дээ. Хураах зүйлүүд ээ. Доор нь бичих юм бол эргээд нөгөө хуваарьж чөлөөлөх юм руу орчих учраас. За тэгээд ийм бос харж байгаа. За энэгээр ямар ч зүйлс үржүүлж харж байна тийм үү. Тэнгүүд та нар нэг анзаарч байгаа юм болохоор тэнцэг нөхцөлөө бодож үзье те. Тэгэх юм бол эн чинь А-г тийм үү. А, Б, С тэнцүү үед тэнцдэг. Тийм чинь А-г Б-д нэмэх Z хуваачих юм бол А-г хуваах нь А-д нэмэх нь А-тай адилхан учраас зүгээр нэгийг ухаан хоёр шүү дээ. Тэгэхээр А-г Б-д нэмэх Z-г гээд энэ талыгаа бодож үзсэн чинь А 2А гэсэн чинь бүр 2А кавтраг харж ирээд байгаа. Тэгэхээр бүр энэ А кавтрадыг бүр яаж алга болгох юм бид нар мэдэхгүй байна. Тэгэхээр ингийн тулд яг яадаг вэ гэхээр бид нар шууд энэ тооныхоо нийлбэрт аваад өгч чинь. Ингээд. Тэгээд мэдээж чинь кавтраг байгаа юм чи бид нар ингээд кавтраг зэрэг төшөлж чинь гэсэн үг. За тэгээд ингэж нийлбэрт хуваард нь ингэж нийлбэр нь өгчхөөр бусад газар бас яг энэ нийлбэрийг одоо өгчээс хуваарууд нь бүгд адилхан болчихсон гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг энэ арга яг зөв болж байгаа. За тэгээд ингэж үзэнгөө тэнцэн нөхцлөөдөө та нар бодож үзээд яг энэ дээр 9 байх юм байна. Энэ дээр 4 байх хэрэгтэй юм байна гэдгийг бодож харж болно. Яагаад гэвэл яг бодож үзье л те. Энэ маань 3А квадрат болж байна. Тэгээд биш 9А квадрат болж байна. Тэгээд хөрчгөн 4 дээрээ 9 байна. Тэгээ 2 байна. Тэгээ бүр яг хурагдаад 1 2 болж байгаа гэсэн үг. За тэгээд эрийг нь бол ингэж бодож гаргаж байгаа шүү. За тэгээд ерөөдөө бид нар сая ингэж бодоод яг энэгээр үржиж хаагач өгөх хэрэгтэй юм гэдгийг нь ботчлаа. Тэгээ одоо хэдүүлээ кошо бичиж үзье. За 2-ыг өрчгөн язгуурдаар А квадрат нь Б дээр нэмэх нь С. Тэгээ 9А Б дээр нэмэх нь С хуваад нь 4 А дээр нэмэх нь Б нэмэх нь С-ийн квадрат гэсэн. За тэгээ мэдээж квадрат байгаа учраас язгуураас ингэж гарах гэж бас квадрат байгаа шүү дээ нэг төрлийн. За тэгэх юм бол энэ энтэй ингэ хураагдчихж байна. Тэгээд дөрөв чинь язгуураас гарахтаа 2 болно. Тэгээ энэ ерөөхдөө энтэй хураагдчихж гэсэн үг. Тэгээ 9 маань хураагдчих гэж тэгээ язгуураас гараа 3 болчихно. Тэгээд энэ А чинь язгуураас гараад А болчихно. Тэгээ энэ болохоор А дээр нэмэх нь Б нэмэх нь С болчихно гэсэн үг. За тэгээд ийм амархан болчдөг байх нэ ер нь бол. Тэгэхээр нөгөө тал дээр нь бичиж үзэх юм бол С дээр нэмэх нь А нэмэх нь 9 бодвол Б нэмэх нь С дээр нэмэх нь А хуваад нь 4 А дээр нэмэх нь Б нэмэх нь С-ийн квадрат. Энэ нь болохоор 3Б хуваад нь А дээр нэмэх нь Б нэмэх нь С-гээс их С хуваад нь А дээр нэмэх нь Б нэмэх нь 9 С А дээр нэмэх нь Б 4 А дээр нэмэх нь Б нэмэх нь С квадрат гэдэг нь 3C А дээр нэмэх нь Б нэмэх нь С-гээс их тийм үү. За эдрийг ингээ харгалзан нэмжээ. За ингээ харгалзан нэмчих юм бол энэ нийлээд бидний тэнцвэр шин зүүн гарт тал болж байна тий. Тэгвэл зүүн гар тал нэмэх нь за эдгээрийн хуваарууд нь бүгдээрээ адилхан байгаа юм чинь би тэг дээрээс 9 адилхан байж тээ. Тэгэхээр би 9-ийг хуваад энэ 4-ийг хаалтан гаргач. За ингээ жоохон доошлуулад 9-ийг хуваад 4-ийг хаалтан гарангууд тэгээд эдрийгээ сайхан задлж ялттай нэг ядаад ах юм байхгүй юм чинь. Өмнөх хоттой адилхан байна л дээр нь А цэн Б цэн
BA нэмэх нь CB нэмэх нь CA хуваадаг нь А дээр нэмэх нь B нэмэх нь C-ийн квадрат болж байна. Тэр нь их буюу тэнцүү. За одоо эн чинь 3А дээр нэмэх нь 3B нэмэх нь 3C тэгээ хуваах нь А дээр нэмэх нь B нэмэх нь C юм шиг зөв шууд 3 болж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээд хэдүүлээ дахиад одоо энэ хаалтаа одоо имхэлхэл юм байна л та. За тэгээ үзье. Зүүн гар тал гэдэг бол за би яшиг энийг нөгөө тийш оруулчих ингээд. Тэгээ дээрс энэ дээдлийн нэмэхэлчээ ерөөдөө. Зүүн гар тал гэдэг бол 3-аас хасдаг нь дүрийг хуваадаг нэс тэгээд 2 AB нэмэх нь BC нэмэх нь CA хуваадаг нь А дээр нэмэх нь B нэмэх нь C ийн квадрат гэдэг. За энийг бол батлах хэрэгтэй бас харж байгаа. За яг дараа ингээд кошин тэсгэж удаан бодож байгаа бол энийг бол шууд илэрхий гэж хэлж бараг болно доо ер нь. Учир нь энэ ингээд хоёр одоо ер нь бидний энэ бодлоо гэсэн өмнө бодчихжээ дөө тэгээд энийг энэ хураач яаш ингээд хоёр. Энэ ямар бодлого байдаг вэ гэхээр ерөөдөө А дээр нэмэх нь B нэмэх нь C-ийн квадрат нь 3 AB дээр нэмэх нь BC нэмэх нь CA гэдгийг батлах бодлого واخгүй нэгсэн доо. Тэгээ би энийг ашиглах юм бол яг энэ дэсгэж ашиглах юм. Яг та нар энийг бодож чадахгүй бол яг задлаад үзээ бод үзгүй яг амархан. Тэгээ энийгээ би одоо хуваарийг багасгахад ашиглаж байгаа байхгүй. Энэ хасах тэмдэгтэй байгаа учраас хуваарийг багасгахад болно гэсэн үг ерөөдөө. Тэнгүүд эн чинь би жоохон заваарчлаа. Гэхдээ энэ бол ирэхэд их буйд шүү. Хасдаг нь 9-ийг өртөг нь 3, хуваадаг нь 2. Би энэ жоохон алдаа гаргацсан юм шиг байна та. Юу болчих вэ? 9А B B C C тийш энэ чинь нэрээ юм чинь 3-тай юм чинь доороо 3-тай байх хэвээр. Тэгээд дэрэн дээрээ 3-тай болж хувраад энд байхгүй байхгүй. Энэ энтэйг хураагдаад. Тэгээд ерөөдөө 3-ыг баг нь 2 болж байгаа. За энэ жоохон заваарсан юм бас. Гэхдээ ерөөдөө гол санаа нь болохоор хасах тэмдэгтэй байгаа учраас энэ хуваарийг нь бид нэр багасгаж болно. Тэгээ энийг ашиглаад багасгах чинь. Тэнгүүд тэр чинь энэ доороо энэ тэнцвэрч чинь болохоор 3-аас хасдаг нь 9-ийг хуваадаг нь 2. Тэ А B дээр нэмэх нь BC нэмэх нь CA хуваадаг нь А B дээр нэмэх нь BC нэмэх нь CA ийм болоод гэхдээ энэ ч нэ 3-ын тоотой ийм болж байна. Тэгээ энэ тийг хураагдаад ингээд 3 болоод тэгээд ингээд 3-ыг хуваад нь 2 тэгээд ингээд батгагдаж байгаа гэсэн. Ерөөдөө зүүн гар тал нь 3-ыг хуваах нь 2-аас бага болж байгаа. За энэ дээр ингээд нэг чухал юм мэдэж авсан нь болохоор бид нэр ингэж нэгэн төрлийн тэнцвэрлэгч гэдэг нэг юм байдаг. Энэ бол өөр бас нэг огтхон би яг энэ талаар дараа нь зөндөө ярих байх та. Нэгэн төрлийн тэр огтхон ашиглаж байгаа. Тэрний үгс үү гэхээр дээдлийн зэрэг одоо энэ хүртэр хуваартай шүү дээ. Дээдлийн зэрэг бол дотын зэрэг нь яг адилхан байгаа байхгүй. Тэгэхээр энэ ингээд нэг зэрэгтэй энэ нэг зэрэг энэ нэг зэрэг хуваагдангууд тэр зэрэг нь алга болоод нэгэсэндээ зүгээр тоо болчих. Тэрийг та бүхэн одоо энэчнээс ингээд харж болно л та. Шууд энэ ингээд зэрэггүй зүгээр тоо болчтой. Тэгэхээр энэ зэргийг энэ зэрэгт байгаа зүгээр шууд зэрэггүй болчихно. Тоо болчихно. Тэгээд энэ зэргүүд нь тэнцвэр байх юм нэгэн төрлийн гэсэн. Одоо жишээ нь иймэрхүү тэнцвэр дэшээ энэ нэгэн төрлийн биш байхгүй. Ингээд 2 агцсан байв те. Эний зэрэг 2 байна, эний зэрэг 0 байна, эний зэрэг 1 байна. Тэгэхээр энэ бол нэгэн төрлийн тэнцвэр биш. Яг бүгднгийнхэн зэрэг нэг адилхан байх хэрэгтэй гэсэн. Тэгжээж нэгэн төрлийн тэнцвэр болно. Тэгээд миний санаа юу гэхээр нэгэн төрлийн тэнцвэр байх юм бол ерөөдөө та нар энэ хуваараас чөлөөлөх аргыг ашиглаж хахад ер нь заавал ер нь хуваахтаа А дээр нэмэх нь Б нэмэх нь С-ийн нийлбэрийг хувааж өгдөг. Тэгэхээр юм бол илүү амар тэгээд нөгөө хуваар нь эзлэх болж байгаа учраас нэмж мэрэхэд амархан болчихно гэсэн. За тэгээд одоо ерөөдөө хуваараас чөлөөлөх бодлогууд ер нь бараг л ингээд болж энэ дөө. Гэтэ яг яач сүүлийн нэг бодлогыг газ бодчихъя тэ. Тэгээд ерөөдөө энэ хуваараас чөлөөлөх арга бараг дуусч байгаа юм байна. За тэрийг энэ цаанд багтаах гэж үзнэ. Жишээ
1-ийн 2-ын 5 гэсэн. За 5 дахь хуурайчдад гарган 5 дахь бодлого. За ийм бодлого байна. X, Y за энэ бичиж X, Y, Z-ийн үржир нь 1 бол энийг батлах юм байна. X куб хуваадаг нь 1 дээр нэмэх нь Y, 1 дээр нэмэх нь Z нэмдэг нь Y куб хуваадаг нь 1 дээр нэмэх нь Z, 1 дээр нэмдэг нь X, Z куб хуваадаг нь 1 дээр нэмдэг нь X, 1 дээр нэмдэг нь Y ийм бас таарч гэсэн. За энэ нэгдүгээрт бид нэр юу бодох хэрэгтэй вэ гэхээр тэнцэх нөхцөлтэй шууд таа олчих хэрэгтэй гэсэн. Тэнцүү нэг байна. Хоёрдугаарт юу бодох хэрэгтэй вэ гэхээр энэ бол нэгэн төрлийн тэнцэх биш байх шүү дээ. Яг өмнөхтэй адилхан адилхан гэдэг өмнөхөөс өөр нэгэн төрлийн тэнцэх биш учраас заавал бид нэр энэ хуваахта А дээр нэмэх нь Б Z-ийн квадрат энэ төр гэж куб ч юм уу хийдэж дээ. Тэр нь хуваахалгүй гэсэн. За тэгээ одоо энийг хэдүүлээ нэг юу хуваарчлал хараад бодоод үзье те. За x куб хуваах нэг дээр нэмэх нь y нэг дээр нэмэх нь z гэдэг те. За та бүхэн энийг харж байхдаа шууд ингэж хоёр тооны кош бичих гээд бодчих магадгүй те. Нэг дээр нэмэх нь y нэг дээр нэмэх нь z гэл те. За тэгээд эн чинь ингээд юу x куб байгаа юм чинь би бодоод одоо x-ээр үржүүлчих юм бол хоёр тооны кош бичвэл язгуураас гараад амархан болчих юм байна те. Тэгэх юм бол яг болно л доо гэхдээ яг айгүй заваарах юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Айгүй олон зэрэгтэй тэгээд үржиж хуваах юм. Эсвэл та нар магадгүй энэ x-ийг энчээ бичиж яхаа шууд энчээ бичиж чаа тэгээ хоёр тооны кош биччихээ тэгэх юм бол x квадрат болоо тэр нь ингэж язгуураас гараад илүү амар болчих юм бол гэж бодож магадгүй. Гэхдээ энийг яг бодох бүр илүү амархан арга байгаа. Тэрний юу вэ гэхээр 3 тооны кош хэрэгтэй байхгүй юу? Ерөөдөө энэ ч яг x куб өгсөн болохоор та нарт юм сэжиг гэж бодчих хэрэгтэй тэрийг. Тэрийг одоо 3 тооны кош бичтэй яаж бодох вэ гэхээр нэг дээр нэмэх нь y нэмэх нь нэг дээр нэмэх нь z гэл болох байхгүй юу? Энэ ерөөхдөө үржүүлж байгаа тооч нь аль болох зэрэг нь бага байх тусмаа бидэнд сайн гэсэн үг. Тэгвэл илүү бага заваарна гэсэн. За тэгээд эн чинь тэнцэг нөхцөлөө бид амар сайн бодож авах хэрэгтэй шүү дээ. Энд чинь тэнцэг нөхцөл юу юм те? 1 1 1 юм чинь нэг дээр нэг нэмээд 2 2-ыг 2-оор шүдэ 4 учраас ерөөдөө нэгийг хуваах нь 4 байхгүй. Тэгэхээр энэний гишүүн болгоно нь нэгийг хуваах нь 4 байх хэрэгтэй. Тэгэхээр энэ нэг дээр нэг нэмээд 2 2-ыг 8-д хувааж иж 4-ний 1 болно. Тэгэхээр ингэж бид нар ингэж 3 тооны кош бичиж явах хэрэгтэй байна. Тэрийг сайн ойлгох хэрэгтэй гэсэн үг. За тэгээд 3 тооны кош бичингүүд юу болох вэ гэхээр энэ хуваарууд нь бүгд байхгүй болоод x куб нь язгуураасаа гараад тэгээд 3-ыг үрждэг нь куб язгуудаар x куб хуваадаг нь 64 буюу 3-ыг хуваадаг нь 4x болж ин гэсэн үг. За тэгээ энийг бүгдийн дээр нь ашиглая л да тий. Тэгэх юм бол манай одоо яг ихэд бүгдэн дээр нь ашиглаад зүүн гар талдаа ашиглах юм бол зүүн гар тал дээр нэмэх нь би жоон залхуурчлаа. Нэмэх нь шууд одоо эдгээрийн нөгөө сэлмэлнүүд нь явж байгаа шүү дээ. Нэг дээр нэмэх нь x-ийг хуваадаг нь 4 болно. Яг л тэр нь ингээ 2 гарч ирэх учраас тэгээд нэг дээр нэмэх нь y-ийг хуваах нь 4 болно. Нэг дээр нэмэх нь z-ийг хуваах нь 4 болно. Тэрний их буюу тэнцүү 3-ыг хуваадаг нь 4, x нэмэх нь y нэмэх нь z болж байгаа гэсэн үг. За тэгээд энэ чинь юу юм бэ? Зүүн гар тал нэмэх нь тоонуудын авчингууд 4-ний 3 болж байна. Тэгээд x-ийг хуваах нь 4-үүдийн баруун тишээ гаргачих юм бол тэр чинь юу болж байна гэхээр 4-ний 2 болно. Тэгээд тэр нь хагас болно. X нэмэх нь y нэмэх нь z хуваах нь 2 болно гэсэн үг. За тэгэл энийг бид нар ч одоо яаж батлана дэ энийг чинь бид нар юунаас яач тоог нь баруун тишээ гаргачих. Тэгэх юм бол юу болох вэ гэхээр зүүн гар тал нь их буюу тэнцүү x нэмэх нь y нэмэх нь z хуваах нь 2 хасдаг нь 4-ний 3-ыг бид нар яаж батлах хэрэгтэй вэ гэхээр яаж гинэ юу гэж батлах хэрэгтэй вэ гэхээр 4-ний 3-аас их буюу тэнцүү гэж батлах хэрэгтэй. Тэгээд энэ бол бас та нар шууд хараад ойлгомжтой байгаа дөө энэ 3 дээр кош бичгүүлэлтэй шууд гарч байгаа гэсэн. Үржир нэг болохоор тийм шууд энэ 3 дээр кош бичих юм бол бид нар чинь 3 x y z куб язгуур болно. Тэгэхээр эн чинь нэг юм чинь шууд 3 болно. Тэгэхээр 3-ыг хуваах нь 2-аас хасдаг нь 3-ыг хуваах нь 4-ийг хасах юм бол шууд 3-ыг хуваах нь 4 болоод тэгэл баталж гэсэн. Тэгээд тэнцэг нөхцөл бий хийсэн шүү дээ. X тэнцүү, Y тэнцүү, Z тэнцүү нэг үед тэнцэнэ гэл. Ингээ болчихоо.
За ерөөдөө энэ бичлэгэн дээр айгүй их юм бид нар суулаа гэж бодож байна. Тэгээд эхнээсээ шууд үзэх юм бол хуваараас чөлөөлөх хоёр аргыг сурсан. Бид нар эхний арга нь болохоор ингэж хувааруудыг нэгтгэх юм байна шууд кошиодын мөрдөлгөөгөр тий. Нэг одоо шууд батгад айгүй амархан. Тэгээд энийг хуваарийг харж байгаа тусаас нь нэг юм нийлбэр байх юм бол шууд бид нар хуваарийг нийлүүлээд бодчих болох юм байна. Тэгээд энийг ч гэсэн бид нар энэ болгон дээрсэн харсан те гол юу ер техник нь юу вэ гэхээр хүртгэрүүд нь бүгдээрээ адилхан байх ёстой гэдэг техник ерөөхдөө. Хүртгэрүүд нь адилхан байх юм бол энэ хуваарийг нэгтгэх энэ коши аргыг хэрэгжиж болж байна. За нөгөөт нь болохоор бид нар ингээ хийсвэрээр нэг тийм юм нэмж өгöd байгаа шээ те. Нэмж өгöd тэгээд тэрийгээ болохоор сонгохдоо хуваарийг харж агаад тэгээд дээрээс хэдэн тооны кош бичгнээс амар зориуд харж байгаа гэсэн үг. За тэгээд энэ дээр жишээ нь куб байсан болохоор бид 3 тооны кош бичээд амар болчих юм байна тий. Тэгээд энэ дээр болохоор юу болсон бэ гэхээр нэгэн төрлийн тэнцвэрлэгчдэр бид нэр ингэж үржүүлж хувааж өгсөн энэ одоо хиймэл хүйсэг хийсвэр тоо чинь болохоор заавал зэргүүд нь тэнцэж явах хэрэгтэй юм биш үү те. Тэгээд заавал тэнцэх төстэй хангаж явах хэрэгтэй юм биш үү гэдгийг сурсан. Тэгээд энэ арга техникүүдийг ашиглаж бид нар одоо зөндөө бодох болно. Гэхдээ одоо энэ бүлэг дээр бас нэг кошин тэнцвэрлэгчийн одоо юунод байгаа. Жишээ болгоод аваад тэгээд тэрийг бодцоод заачаад хэдүүлээ тэгээд тасал болгоод ороод ирэх нь илүү амар болно гэж найдаж байна. За тэгээд дараагийн бичлэг хүртэл баярлалаа.